Сайн байцгаана уу? Ану байна. За, шинэхэн видеогоор уулзаж байгаадаа баяртай байна. Энэ удаагийн уншлагын маань сэдэв болохоор таны хараахан мэдээгүй, тэгтээ мэдэх ёстой зүйл нь юу вэ гэж сахиусан тэнгэрүүдээс нь асуусан. Мөн энэ асуудал дээр нь зөвлөгөө өсөж нэмэлт мэдээлэл авсан байгаа. Энэ уншлаган дээр энгийн картын үзэр болон цаг хугацааг асуудаг үзэр нэмэгдсэн байгаа. За тэгээ бас нэг анхааруулж хэлэх зүйл нь юу вэ гэхээр ажил дээрээ гинт хийсэн учраас энэ уншилгаа хийсэн учраас жоохон аяархан удаан ярьсан байсан. Тэгээд яриаг нь жоохон хурдлуулсан байгаа шүү. За ингээд уншлага руугаа орцгоё. За тэгээд сонголтууд нь болохоор би бас л гинтийн шийдсэн. Зүгээр нэг дэвтэр байсан юм а. Дэвтрийн арт дээр нэг хөөрхөн зургууд хаан тэндээс сонгомоор санагдаад. Тэгээд энэ удаад ерөнхий асуулт нь цонхон учраас дөрвөн сонголт. За 1 2 3 4 нэгдүгээр групп 2 за баримжаа гал барьтай зүг барьчихна ч 3 за 4 нэг нийтдээ хэлэхгүй би сая одоо ер нь нэг ийм 6 төрсөөс байхгүй юу. Тэгээд яг хайчлалт дуусчаад илүү гарсны ингээд хайсан чинь ер нь яг энэ дөрөв үлдсэн гэсэн юм. Энэ хоёрыг хайцсан байсан. Тэгэхээр уусаал үлдэхтэйсэн юм. За тэгэхээр 1 2 3 4. За би ойртуулаад нэг барайд үзүүлээ. Тэгээд та бүхэн маань видео зогсоож аваад тайм сайхан сонголтоо хийгээрэй. За ингээд нэгдүгээр сонголт. Нэгдүгээр группыг сонгосон хүмүүс юм. За ер нь бол мэргийн сэдв бол ерөөсөө таны хараахан мэдээг байгаа. Тэгтээ мэдэх ёстой зүйл юу вэ? Маш товчхон энэ асуултанд л хэдүүлээ хариулт авах гэсэн үг. Тэгээд дараа нь зөвлөгөө аваад туснаа. За. За ертөнхөөс их хүзэр гараад ирлээ. За нэгдүгээр сонголтын дээр ийм үзэл гарсан. За ямар нэгэн байдлаар тэнцвэртэй байдлыг тэнцвэрийг олохыг хичээж байгаа хүмүүс байгаа юм шиг байна. Тэнцвэр хөөцөр шудрагаас үзэртэй хамтарсан гэхээр ер нь бол ийм эргэтгэж шудраг байдлыг л тогтоохыг хүсэж байгаа. Тэгэхээр энэ донд шүүх цагдаа асуудалтай хүмүүс ямар тач байна. За тэгээд бас том гэрээ хилцээр ч юм уу тийм ямар ч юм альбом бичиг баримттай холбоотой асуудлын хариуг хүлээж байгаа хүмүүс байх шиг байна. Тэгээд одоохондоо тэр хариу нь яг ямар нь бол мэддэхгүй байна. Тэгэхээр 7-гийн заас гарсан байгаа бодоход дөнгөж нэг та нэг утасны үзүүрээс сатгцсан гэх юм уу. Тэгэхээр энэ нэрчээрээ төвчээртэй хүлээх хэрэгтэй болж байна. Одоохондоо арай тэр таны хүсэж байгаа хариу арай их болоогүй юм. Гэхдээ та төвчээртэйгээр хүлээвэл сайн сайхан зүйл ямар ч тач энэ таны хүлээж байгаа хариу сайнаар шийдэгдэн, таны талд сайнаар шийдэгдэн бодит амьдралд мэдгэдэггүй зөвөрчлөлт оруулахар хэмжээний тийм ашигтай хариу ирнэ гэх юм уу. Яа тэгэхээр та өөрөөсөө туршлагатай хүнээс зөвлөгөө авах шаардлагатай болж магадгүй. Одоо шууд утгаараа энэ шүүх цагдаагийн асуудал гэд бодоод үзэхэд арай туршлагатай өмгөөлөгч гэдэг юм уу, хуулийн зөвлөгч гэдэг юм уу, тийм хүмүүстэй харьцах илүү дээр гэж байна. Бас нөгөө утгаараа бол та өөртөө ярилцах, дотгошоогоо болсноор өөрийнхөө дотроос зөв хариултыг бас олж авах. Итгэл найдрыг олох гэх юм уу. Тийм зүйл гарсан байна. За тэгээд ямар тач хаосангүй гэх юм уу. Таны аяг ямар ч байсан тийм дотроо юмтайгаар ирнэ. Тийм азтай. Аз гэдэг үг бас орж ирж байгаа. Тэгэхээр аз бас ивэх нэ. Тэгэхээр таны сэтгэлийг баясгах тийм гоё зүйл бол тохиолдно. Тэгэхээр ажлын санал орж ирж магадгүй юм шиг байна. Бас хин нэг тань сэтгэлээ хөвчилж бас магадгүй. Тэгээ бас 10 сэлэм гарсан. Тэгэхээр 10 сэлэм гарахаар ер нь бол ингээд нөгөө хүнд итгэж чадахгүй айгүй хүмүүс ингээд дандаа 10 удаагаар юм ярьдаг ч юм уу 10 удаагаар ямар нэгэн тийм танд мэддэггүйгээр айгүй тийм зүйл болдог гэсэн гэдэг байхгүй. Тэгэхээр энэ зүйл ингээд дууснаа 20 ирээдүйд ямар ч сан таны мэдэх ёстой зүйлүүд гэвэл ямар ч байсан ийм шудраг бос зүйлүүд бол дуусна гэдгийг хэлж байна. Харин тэрний хариу жоохон удаж ирнэ. Гэхдээ та тэрийг төвчээртэйгээр хүлээх хэрэгтэй. Тэгээд
фул үзэр гарсан. Тэгэхээр фул үзэр гарахаар таны амьдралд бол маш том өөрчлөлт болно. Энд ер нь ингээд ажиллаад байсан чинь 4 том арка үзэр гарсан юм. Тэгэхээр ер нь бол маш том өөрчлөлт болохоор том зүйлс болохоор юм байна. Шинжилэлт гэдэг үзэр бас дахиад бас таны оюун санаанд ч гэсэн шинжилэлтэд орж ирнэ гэж байна. Тэгэхээр та энийг хэцүү зүйл дууснаар та бас цоо шинээр одоо оюун бодол чинь хүртэл арай сэргэг, ухаалаг, зөв шийдвэр гаргадаг, ямар ч тач тийм ухаалаг болно гэдэг байна. Тэгээд цоо шинээр эхэлнэ. Тэгээд танд яг энэ өдрийн утга нь өөрөлдөө тэгтэл танд нэг юм хамгаалагдсан мэдрэмжтэй болно гэдэг юм шиг надад бол тийг санагдаад байна. Хамгаалагдсан танд нэг том арт тал байдаг юм шиг нэг тийм тэр байгаа юм чинь, энэ байгаа юм чинь гэдэг нэг сэтгэл чинь тайвширдаг. Ямар ч тэр хүн одоо хүн үү юу мэдгүй. Одоо тийм далтын хүчтэй байж болно шүү дээ. Нэг бол бүр одоо сахиус ч гэдэг юм уу. Тэр нэг зүйл таны ард байгаа учраас та юу тийм зоригтой шийдэмгий тийм гал ирчим энергитэй болно гэж юм. За тэгэхээр ер нь бол дандаа гой сайхан мэдээ гарсан байна. За тэгээд нэг юм хүйтэн хүндий байдал эерэг нар шиг гоё гал халуун хэлчээр солигдно гэж байгаа байхгүй юу? Сэлэм үзэр нар болж байгаа. Тэгэхээр энд ч гэсэн сэлэмийн 10 сэлэм гэхээр ер нь тийм зовлон зүдгүүр дууснаа л гэсэн үг. Тэр зүйл маань ингээ галаар солигдож байгаа байхгүй юу? Гал ирчмээр халуун дулаан байдлаар солигдож байна. Яа, ийм үзрүүд гарлаа. 10 сэлэндээ дахиад юм нэмээд хэлэхэд энэ бол ингээ нөгөө сэхэж босох завдал өгөхгүй араасаа аягүй тийм олон асуудлууд ингээд нэг намжаал ижил дахиад нэг асуудал гардаг ч юм уу нэг тиймэрхүү зүйлийг бас хэлдэг чийдэг. Тэгэхээр энэ зүйл одоо ингээд дуусж байгаа шударгаас таны талд шийдэгнэ. Тэгээ бүх зүйл ингээд нэг юм баланстай болж ирсэн гэж байгаа байхгүй таны мэдэх хэрэгтэй зүйл нь. Тэгээд энд баг зэрэг цаг хугацаа орно. Тэгтэл төвчээртэй хүлээхийг бас сануулж байна. Төвчээртэй хүлээнгээ бас татгшаа бясалгаж өөр өөртөө ярилцаж өөрийнхөө дотроос бас итгэл найдрыг олоорой. За мөн түрүү хэлсэнчлэн туршлагатай нөгөөлөгч хуулийн зөвлөгч гэдэг нь одоо ямар нэг гэрээ хийх гэж байгаа бол тэрэндээ бас туслах тийм өөрөөсөө арай өөр туршлагатай хүнийг бас олж үзэх хэрэгтэй. Энэ нь танд аз эвэлийг авчирна гэж байгаа. За энэ хөө үзэр гарсан. Ерөнхийдөө бараг зөвлөгөө авахааргүй шахуу тодорхой мэдээлэл гарчлаа гэж би бол бодож байна. Гэтэ яг энэ дээр сахиусан тэнгэрүүдийн зөвлөгөөг бас харнаа. За сахиусан тэнгэрүүдийн мессеж нь энэ хозор гарч ирсэн be honest with yourself гэж байна. Тэгэхээр өөрөө өөртөө шудраг хандах нь чухал байгаа юм байна. Энэ бол сахиусан тэнгэрүүдийн зөвлөгөө шүү дээ. Тэгээд өөрийн сэтгэл рүүгээ өнгөж харах. Тэгвэл одоо ерөнхийдөө нөхцөл байдлыг ямар байгааг ойлгоно. Тэгээд зөвхөн өөртөө одоо үннийг хүлээн зөвшөөрөх нь тэгэхээр ядаж өөртөө үнэн байх нь илүү аюулгүй гэж байгаа байхгүй юу? За тэгээд одоо түрүүний уншлаган дээр бас яваадсан шудраг ёс таны талд шийдэгдэнэ гэдээсэн да. Тэгэхээр яг заримын хувьд бол үнэхээр шудраг ёс таны талд шийдэгдэнэ. Харин бас нөгөө талаасаа болохоор зүгээр л хууль, хорвоо ертөнцийн хууль ч юм уу, үнэхээр бодит байдлын хууль ч юм уу яг шударгаар шийдэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр үнэхээр таны буруу бол таны буруу, таны зөв бол таны зөв гэсэн утгатай байхгүй юу? Тэгээд та уул ингээд дотроо уг нь бол одоо миний зөв эсвэл миний буруу гэдгийг мэдээд байгаа боловч гадагшаанаа тэрийг гаргах гэхээр жоохон ялагдчихгүй ч гэдэг юм уу тийм айдас байгаад байна л да. Тэгэхээр одоо сахиусан тэнгэрүүд таныг юу гэж голон чиглүүлж байна гэхээр ямар ч л байсан танд шаардлагатай өөрчлөлтүүдийг авахтаа одоо бэлдээ. Тэрэнд ч одоо бид нар тусалж дэмжинэ. Тэгэхээр өөрийгөө сайхан халамжлаад, хайрлаад одоо жоохон өвдсөн байгаа бол тэр тал дээр анхаарад ямар ч тач өөрийгөө халамжилж хайрлаад байжээ. Тэгээд хүчтэй зоригтой байхыг бол бидэнд даатгачгаа. Тэгээд зөвхөн өөрийнхөө жинхэнэ хүсэл дээр л төвлөрөөрэй. Тэгснээр одоо яг л нөгөө сахиусан тэнгэрүүдийн далавч ургасан юм шиг тэр хүсэл нь одоо тань руу өөрөө нисээд ирнэ гэсэн одоо их гоё аргацсан тийм зөвлөгөө байна л да. За ингээд та өөрийнхөө нөхцөл байдалд тохируулаад ойлгоорой. Яг тараад өдрөө нэг цаг хугацаа. Ер нь нэрэг төлгөр цаг хугацааг тодорхойлох тийм юу биш л дээ. Оновчтой биш л дээ. Гэтэ яг цаг хугацааг бас асууад үзье. Одоо энд нэг шийдэгдэх гэдэг асуудал одоо хүлээгдээд байгаа. Тэгэхээр хэр хугацаа шаардсны дараа одоо энэ эерэг зүйлсээ тохиолдох үе. Нөгөө хүйтэн хүндий байдал дуусаж гоё эерэг гал ичмэр солигдно гэдэг байгаа. Хоёр хүзрах юм. За. Энд чинь охины орд тий. Охины орд, арслангийн орд гарсан байна. За тэгэхээр хоёр үзэр гарсан очиртай л та. Тэгэхээр яах нь вэ?
сарын 23-наас 9 сарын 22-ны хооронд. Тэгэхээр энэ ордуудын хугацаанд гэсэн үг юм шиг байна. Би бас тэгж ойлгож байна. За энэ үзэр дээр бас давхар мессеж байна. За ингээд 2 өдөр гарсан бас учиртай. За тэгэхээр Арслангаас охины орд хүртэл хугацаанд ямар ч байсан таны бодож байгаа зүйлс биелэх магадaltaй. За мөн давхар 5-7 хоногоос 6-7 хоногийн хооронд мөн 5 сараас 6 сарын хооронд байж болж гин мөн одоо шууд 5 сар 6 сар ч юм уу тий тэр үеэр бас байж болох нэ. Ингээд олон үзэж байгаа учраас аль утган л хүн өндөө очих байхаа гэж бодож байна. За тэгээд мөн энэ хүзэр маань өөрөө номтой. Тэгэхээр тэр номноос яг карт болгоны утган дээр нь юу гэж байна гэдгийг та нартай танилцуулъя. За тэгэхээр энэ Арслангийн ордны хугацаанд бол таны асуултын хариулт ирж болох чухал үе байж болно. Ажлын хувьд ямар нэгэн төсвөл ажлыг хурдан бөгөөд амжилттай урагшлуулахын тулд урам зориг, туршлага, хүч чадлаа бүрэн ашиглах боломжтой тийм одоо ирж хүчтэй үе байх нь. Гэхдээ энэ үедээ бол анхаарах зүйл нь бусдыг хит давхаас болгоомжлоорой гэсэн байна. За хүн хоорондын харилцаан дээр бол та өмнөхөөсөө илүү өгөөмөр байх нэ. Ингэснээрээ та бусдыг дулаацуулах мэдрэмж өгч чадна гэж байна. Бүтээлч бодлын хувьд болохоор таны сүнсний одоо оргил үе байгаа. Үүнээсээ урам зориг авч энэ таатай үеийг ашиглаарай гэж сануулсан байна. За харин охины ордны картн дээр бол охины ордны үед бол таны асуултын хариулт бол маш тодорхой болж ирнэ гэсэн байна. Мөн бэлэг тэмдгийн үед бол намар тохиолдох жилхүү ургацаа хураах цуглуулах өнөө хүртэл одоо хөдөлмөрлсөн зүйлийнхээ үр шимийг хүртэх тийм үе байх нэ. За ажлын хувьд өөрийн хүчин чармаалт тодорхой хэмжээнд амжилт гаргасан гэдгийг хүлээн зөвшөөрөх байр суурьтай болно. Мөн цаашид юуг сайжруулах вэ гэдэг дээр дүгнэлт гаргахад бэлэн болох юм байна. Харилцаан дээр бол бүтэж байгаа зүйлээ л ярилцах хэрэгтэй. Одоо хамтрагчтайгаа болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг ярих нь танд ямар ч ашиг тусгүй шал дэмий зүйлээ гэж байна. Бүтээж байдал дээр бол наривчлал шаарддаг зүйлийг хийх цаг гэж шүү. За би анх энэ өдрийн мэргийг хийж эхэлхдээ ийм энгийн өдрөөр анх мэргэлж эхэлчихсэн. Бүр жоохон багасаа. За баг ээжигээ харж асуусан байхгүй. Тэгэхээр нэг 5-6 наснаас эхэлсэн гэж магадгүй хажуунаас нь харсан суусараа. За тэгэхээр энэ карта мэдрээс бас нэмэлт мэдээлэл гарч ирэх нь харцгаая. За. Баяр. Тусламжны баяртай байх боловч өөрийн талаас саадтай гэсэн утга. За. За энд ч мөнгө төрхтэй холбоотой асуудлууд гарч ирж байна. За тэгээд нэг эмэгтэй хүний оролцоо бас гарч ирж байна. Энэ өдөр дээр бол явж эмэгтэй эрэгтэй гэж бол заана. Тэгэхээр эмэгтэй хүн саад болж байгаа гэж байна. Одоо яг юун дээр нь бас мэдэхгүй. Энэ нэмэлтээр мэдээлэл авч байгаа учраас тэнгууд энэ эмэгтэй юунд саад болоод байна вэ гэсэн чинь мөнгө төгрөгийн одоо сурах чимээ сонсох. Одоо мөнгөтэй болох тал дээр нэг юм эмэгтэй хүн саад болоод байна гинэ. Энэ нь одоо шууд энэ дээр гарсан шиг жоохон хар бараа энерги юм уу эсвэл бараа царайтай ч юм уу тийм хүн бас байж магадгүй. Эсвэл тань таалагддаг тэр хүн ч юм уу. Тэгээд энэ үнтэй холбоотойгоор ингээд ийм саадууд байгаад байгаа болохоор танд ийм сэтгэл готрол нэлийн ихтэй харагдаж байна. Гэлийн 5 гэлийн 9. Тэгээд хорт зуршил бас байж магадгүй. За нэг ийм баяр үзэр саадтай гараад ирэхээр баярлахгүй байхгүй нэгтэй баг. Тэгээд дээрэс нь гэлийн 9 чинь ямар ч сэтгэл зүйд маш хортой байдаг байхгүй. Энэ эмэгтэйгээс болоод ийм асуудал одоо мөнгөний сурагч юм сонсогдохгүй мөнгөтэй уулзах гэж мөнгөтэй болоход саад болоод байна. Энэс болоод танд өөрчлөж айгүй сэтгэл санааны хувьд айгүй тэгээ депресс гэх юу сэтгэл зүй айгүй тавгүй байл гэсэн юм орж ирж байна. Анхны мессеж нь болохоор тусламжинд өөрийн талаас саадтай гэсэн. Тэгэхээр энэ эмэгтэй хүн таны ойр дотны ойрын л хүн байх шиг байна. Өөрийн талаас саадтай гэхээр за одоо ийм л уншлага болчихлоо. За ингээд нэгдүгээр сонголтын хүний уншлага боллоо. За хоёрдугаар сонголтынхан. За хоёрдугаар сонголтынхан. Одоохондоо хаах мэддэггүй байгаа зүйл үү? Мэдээлэлтэй зүйл нь юу вэ? За хоёрынхан маань саяхан аялаж авах явцдаг ч юм уу, аялал нь хойшлогдсон. Аялалд нь ямар нэгэн саад бэрхшээл гарсан хүмүүс гэж магадгүй. За бас нөгөө нэг юм бүрэн бүтэн мэдрэмж авахгүй байгаа хүмүүс байх шиг нэг юмнууд ингээ гой цогцолж өгдөг, бүрдэж өгөхгүй. Тиймэрхүү мэдрэмжтэй хүмүүс байх шиг байна. За тэгээд бас хийсэн юм аяроосоо дуусгадаг.
нэг юм ихлүүлээд ерөөс эцсийг харж чаддгүй гэх юм уу. Тиймэрхүү хүмүүс энд байна. За тэгээд дээрээс нь сэтгэл зүйн хувьд айгуу тийм сул дорой. За бас дээрээс нь жоохон ямар нэгэн донтолтод хамааралтай болсон тий донтолттой болсон ч юм уу. Нэг бас сэтгэл санаа айгуу готрон тийм хүмүүс байна. За тэгээд яг одоо нэг ингэж мэдэрч байгаа хүмүүс багш нь одоо ингэж уг зүгээр суугаад цаг биш тий би ямар нэг юм хийх ёстой гэдэг байгаа. Тэрийг мэдээд байгаа гэхдээ нэг юм бүрэн бүтэн биш. Тэгээд дээрээс нь сэтгэл готролтоогоос болоод ингэж олигтой үр дүнг бас гаргаж чадахгүй байгаа юм болов. За тэгсэн чинь яг энэ одоогийн ингэ нөхцөл байдал гэж болно. Тэгтээ ирээдүйд болохоор одоо энэ чинь онцлогны маань асуулт чинь ерөөсөө таны хараахан мэдээг байгаа мэдэх ёстой зүйл гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр магадгүй та өөрөө анзаарахгүйгээр ингээ юмыг дандаа дутуу хийдэг бас хүн байж магадгүй. Нөгөө нэг юм ихлүүлжээ тэрнийхээ эцсийг харахгүй хайчаад байдаг бусад хүмүүс магадгүй таны хилдэг ч гэж магадгүй зарим нь болохоор хэлэхгүй хэлж гонтож байх ч гэдэг юм уу. Айгу сэтгэл нь эмзэг юм чинь гондомхоо юм чинь энэс болоод айгуул гутраад ингээд янз бүрийн муу зуршилтаа босч хуйч гэдэг юм уу. Тиймэрхүү таны өөрөө мэдгүй мөрчөө бусдын мэддэг нэг тийм зам чанар байх шиг байна. За тэгээд энийг та ямар ч гэсэн шинжилэлт хийж чадна гэж байна. Тэгээд ямар нэгэн боломж гарч ирснээр та энэ шинжилтийг хийж чадна. Ямар ч сан хорвоо ертөнд танд нэг гоё боломж өгнө энэ нэг юм таны магадгүй одоо зүгээр суух цаг биш юм чинь ямар нэгэн зүйл хийх ёстой гэж бодоод тэрнээс ч ургаж гарч ирчих магадгүй нэг юм маш их нэг зүйлийг хийхийг хүсэх эрч хүч тэмүүлэл үүснэ гэдэг байхгүй. Тэгээд энэ зөвхөн боломж гэдэг байгаа. За тэгээд та энэ боломжийг хатгаж чадсанараа өөрийгөө ямар их хүчтэй бас сэтгэлийн тэнхээтэй хүн байсан бэ гэдгийг ойлгоно гэдэг байхгүй. Маш хүчтэй өдөртөгч. Энэ одоо дөрвөн хааны дахиад дээдлийн хаан гэсэн үг шүү дээ. Emperor. Тэгэхээр танд та өөрийгөө ямар ухаалаг бас ямар мундаг хүн байсан гэдгийг ойлгоно. Ер нь бол нэлээд өдөртөх шинж чанар өндөртэй, мэрэгэн цэц ухаантай. Ер нь жоохон тийм хатуу инхгэрдэг гэх юм уу. Тиймэрхүү хатуу байж чаддаг. Яг бол та өмнө нь ийм байдаг байхгүй юу? Тэгэхээр аюу тийм сул дорой. За эмэгтэй бол юм л уйлж чаддаг нөө сэтгэл хөдлөлөөрөө бусдыг манипуляц хийх гэдэг шүү дээ. Тэр шиг эрэгтэй болж гэсэн ер нь жоохон тийм хитрхийн нялцгарч гэх юм тийм байсан байх магадaltaй байна. Тэгээд гэхдээ гол нь та энийг өөрөө ерөөсөө мэддэг байсан байх магадaltaй. Хүмүүс бол мэддэг хэлэхээр ингээд нэг жоохон за жишээ шүү нэг юм хүмүүс байдаг шүү дээ. Жоохон дутагдлын хилчингүүд шууд арх утгач юм тийм тэрний стресстэй готраад өө бист тийм байх гэж шууд арх утгач юм уу эсвэл нэг юм болохгүй бүтгүй юм руу яваад өгдөг нэг тийм нэрхтэй. Тэгээд танд маш их сэтгэлийн тэнхээ байсан байх нэ гэдгийг удахгүй мэдэх нэ. Амьдрал танд энийг одоо маш зөвлөн аргаар ойлгох нэ. За тэгэхээр хоёрын маань ийм үзрүүд гарч иржээ. Маш ойлгомжтой үзрүүд гарч ирсэн байна. За усны үзрүүд төр болохоор за энэ хоёрдугаар сонголтын маань жоохон ямар нэгэн зүйл төр шийдвэр гаргахтаа гаргаж чаддгүй. Шийдвэр гаргахтаа айгу жоохон зовоод итгэж гэх юм уу тийм. Тэгэхээр энэ цаанаасаа таны жоохон мэлмийн өрөнд асуудал байгаа юм шиг байна. Мэлмийн өр таалттай. Энээсээ болоод өөрийгөө биш бусдыг сонсоод итгэж юм шийдвэр гаргахтаа тиймэрхүү юм байна. За тэгээд энэ байдлыг харж чадвал танд ард дээр нугасаа маш том гой өөрчлөлтүүд гарч ирж байна. Дандаа том аркан үзрүүд. Тэгэхээр энд шууд ухаараад жирэмслээ хүүхдтэй болох хүмүүс байж болно. Үгүй бол ямар ч байсан өөрөөсөө маш том ажлуудыг бүтээж гаргаж чаддаг, маш бүтээлж тийм хүн байдаг байхгүй. Одоо та энэ мэлмийн өрнийхөө блогыг гаргачихвал та ард дээр нь үзэсгэлэн төвлөөр ирж энэ ч одоо гадаад гой үзэсгэлэн маш гоётой. Өөртөө анхаардаг, бусдаас халамж анхаарал тавьж чаддаг, элбэг хангалуун гэд маш гоё. Энийг таныг хүлээж байна нэг жоохон л хаалт байгаа тийм. Тэгэхээр та хамгийн гол анхаарах зүйл маань энэ Ace of Wands гэдэг үзрийн энерги одоо таны амьдралд орж ирэхээр гоё боломж орж ирнэ. Таныг одоо энэ бүтээлч байдал гэдэг утгаараа бол энэ хоёр бас хосолж байгаа байхгүй юу? Холбогдож байна. Тэгэхээр бүтээлч гэхээр гэхдээ энэ бүтээлч байдлын дөнгөж нэг ийм жоохон хилтер хийх юм уу? Боломж нэг сэдэлтүүдийнхэн гэх юм уу? Тэгэхээр энэ бүр бүтээлч байдлын хамгийн дээд зэгтээ хүрч чадна гэж байгаа байхгүй юу? Та одоохондоо л энийг харах мэдээг байна. Гэхдээ энэ боломжийг сайн анхаарч авч ашиглаж чадах юм бол тань сайн зүйлс ирэхэд тун ойрхон байна. Тэгэхээр Ace of Wands маань өөрөө гал ирчим энерги. За тэгээд спорт орч болно тий. За тэгээд дээрэс нь та одоо юу хиймээр нэг юм л ингэж хийвэл маш гоё болчих гээд байгаа юм шиг санагдаад байгаа. Тэр нэг зүйлээ бас өөрөөсөө чаленж олж болж байна. Эсвэл хин нэгэн танд тийм сэтэл өгч магадгүй харагдаж шүү. За хоёрын дээр маань ийм зүйл гарч ирсэн. За тэгэхээр сахиусан тэмрүүлээс нь хоёрын маань ямар ч зүйл өгөх вэ? Сахиусан тэмрүүлээ. За wedding гэж байна. За тэгэхээр хөзөр маань шууд утгаараач 20 гэрлэх саналыг биелэгдэж байна. Тэгэхээр энэ сонголтыг хоёрдугаар сонголтыг сонгосон хүмүүс маань гэрлэх санал авах магадaltaй мөн түрүүн тараад хөзөр дээр ч гэсэн Emperor хоёр хөзөр гарсныг харахад ер нь одоо заяаны хань гэхүү нэлээд хоорондоо зохицол нийцэл сайтай маш сайхан хамтралыг бас биелэгдэж байна. Тэгэхээр маш гоё үзрүүд гарсан байна. Тэгэхээр хин хинэ нэлээд нийгэмд эзлэх байр суурь том өндөр албан тушаалын эсвэл нэлээд уучраа олчихсон маш гоё хүмүүс нийлэх магадaltaй байна. Яг нэг юм таарсан хосууд гэдэг шүү дээ тий. За тэгэхээр энэ хөзрийн маань гол утга
мессеж зөвлөгөө нь бол одоо хорим гэдэг нь хайр, бие биений хүндлэл, үнэнчээр нэгдсэн хоёр сүнсний нэгдэл юм аа. Цаг хугацаа өнгөрөх тусам улам гүнзгийрдэг харилцаа таныг хорим бол хайрын тань баталгаа юм аа. Энэ итгэл хайраар тасралтгүй амьсгалж байгаарай хайрт минь гэсэн байна. Тэгэхээр ер нь бол маш хайр дурлалын хувьд бол маш сайхан ариун хайр, одоо өстө жинхэнэ хайр гэх юм уу те. Тийм хүнтэйгээ уулзрах нь ажил хэрэг ямар нэгэн хүн хоорондын харилцаан дээр бол танд маш сайхан хамтрал ирж байгааг зөвгөнж байгаа юм байна. Тэгэхээр нэг л одоо хосоо олж өгөхгүй ч юм уу, нэг л сайн ажлын түнштэй болохгүй байсан хүмүүст маань сайхан хамтрал, сайхан хань, сайхан хайр дурлал ирэхээр тэгээ энэ нь бүр цаанаасаа ингээд батлагдах нь гэдэг аахгүй. Хорим гэдэг чинь одоо та хоёрын харилцааны баталгаа шүү дээ. Тэгэхээр ингээд бүр батлагдахаар хэмжээний гоё харилцаа ирж байгаа юм байна. За шууд хараад ирлээ. Асуудал чинь зохион. Хоёрдугаар сонголтынхонд маань энэхүү гоё сайхан энерги боломж хизээ ямар цаг хугацаанд ирж болох вэ? За 4 өдрийн дараа ирж магадгүй 4-7 хоногийн дараа. Ер нь бол 4 гэсэн тоо онцолж гарч ирж байна. За 4 маань өөрөө ер нь хоёр талтай тоо. Нэгэн бодлын одоо хязгаарлагдмал хайрцагцсан, баг зэргийн гатсан ч гэх юм уу тий. Тэгэхээр нөгөө талаасаа болохоор маш удаан хугацааны тогтвортой харилцаа, одоо таарах үзэр дээр нөө 4-ийн саваад гэдэг чинь удаан хугацааны тогтвортой харилцаа, гэрлэлт, одоо ажил төрөл дээр бол маш тогтвортой сайхан ажилтаа болох ч гэх юм уу тий. Тиймэрхүү утгыг агуулж идэг. За тэгэхээр энэ үзэр маань бас 4 өдөр 4-7 хоног гэдгийг онцолсон байна. Тэгэхээр бас энэ дээр 4 жил 4 сар ч байж болно шүү дээ. Ямар нэгэн дөрвтэй холбоотой цаг хугацааг онцолж байна гэсэн үг. Тэгэхээр таны одоо хүсэж байгаа зүйл, хүлээж байгаа зүйл маань дөрвтэй холбоотой он сар цаг хугацаан дээр ирэх магадaltaй гэсэн үг байна. 4 цаг, 4 минут, 4 өдөр, 4 7 хоног, 4 сар, 4 жил ч гэдэг юм уу. За иймэрхүү байх нь. За мөн хүзэр дээрх утгаараа болохоор та ямар нэгэн зүйлийг одоо урлаж болно гэж аахгүй, сийлбэрлэж болно. Тэгэхээр шууд утгаараа бие урлах ч юм уу, нэг бол амьдралаа урлах гэдэг юм одоо. Тэгээд та яг өөрийнхөө хүснээр ямар нэгэн зүйлийг өөрийн гараараа бүтээж урлаж болно гэсэн утга байна. За тэгэхээр ер нь бол Сахиусан тэнгэрийн зөвлөгөө мессежтэй чинь энэ 4-ийн тоо маань айгүй нийцэж гин гэж бодож байна. Тэгэхээр танд ямар тааж маш удаан тогтвортой сайн сайхан хамтрал ирж байна. Хосын хувьд ч тэр ажил хэрэг, хүн хоорондын харилцаа, найз нөхдийн харилцаан дээр ч тэр тийм сайхан нэгдэл ирж гин гэж ойлголоо. За тэгэхээр ер нь бол танд маш сайхан суур байна. Ажил дээр ч тэр хайр дурлал, амьдрал дээр ч тэр суур сайтай байна гэдгийг онцлсан байна шүү. За ялангуяа ажил дээр тань сайн суур байна. Тэгэхээр энэ нь зорилгодоо удаан боловч тогтвортой байдлаар хүрэх боломжтой чаднаа гэж шүү. За би багасаа ийм хамгийн анх бол ийм карт өдрөөр мэргэлж эхэлсэн. Бүр жоохон хүүхдтэй хасаа. За одоо ингээд карт өдрөөсөө нийт мэдээлэл авах хичээе. Завтач мөнгө санхүү, материаллог эд зүйл бодит амьдралтай холбоотой мессежүүд орж ирж байна. Удахгүй. За ямар тач эмэгтэй хүнтэй мөнгөний сурагч юм эмэгтэй хүнээс сонсноо. Ер нь бол нэг тийм завшиг мөнгө л хэлчихэл ямар ч нэг материаллог эд баялагтай тийм эмэгтэй хүнээс мөнгө төрний эсвэл материаллог байдлын сурагч юмыг сонсогдно гэж. Та юу ч мөнгөтэй холбоотой юм гарч байна. Энэ мөнгө хэмжих гэдэг нь энэ цэцгийг нэг энэ карт өдөр дээр мөнгө гэж багасаа сурсан тэгэл тэрүүгээр яриад байна. Тэгэхээр одоо зоо зөвшөлтөй адилхан гэсэн үг шүү дээ. Мөнгө буюу эрүүл мэндийн материаллог байдал одоо 3D ертөнцийн дэх зүйлс бодит зүйлсийг хэлж байгаа. За тэгмэд удахгүй. Тусламж найз нөхд буюу хамаатан садан ч юм уу танилын зүгээс мөнгө санхүүгийн тусламж ирэхээр. За тэгээд яриа өөрөө талаас ярих. За өөрөө харин тэр мөнгө санхүүгийн тал дээр ярихтаа жоохон болгоомжтой байх хэрэгтэй болов. Уг нь бол мөнгө санхүү дээр тусламж ирж гэсэн хэрнээ хамгийн төгсгөлд мөнгө төрөн дээр саад үсэж байгаа юм. Тэгэхээр өөрийнхөө яриан дээр л анхаарах юм байна да. Одоо хин нэгнээс тусламж гуйх гэж байгаа бол мөнгө санхүүгийн тал дээр хүнээс тусламж гуйх гэж байгаа бол яриан дээрээс анхаарахгүй бол жоохон ярианы эвгүй өнгө тоон ч юм одоо үг хэллэг ашигласнаас болоод нөгөө бүтгэжсэн тусламж маань жоохон саадах магадaltaй гэж шүү заа. Тэгэхээр уг нь бол энэ дээр анхаарч байгаа юм бол төрөнөөс олж мөнгө санхүү дээр маш ээлтэй үзрүүд гарсан л да. Энэ хоёр гарсан шүү дээ. Эргүүлэхэд энэ хоёр гарсан. Тэгэхээр сурагч юм сонсогдно эмэгтэй хүнээс гэдэг. Тэгээд энэ нэг тийм сэтгэлийн тусламж гэх юм уу? Тиймэрхүү сэтгэлийн одоо буцааж авахгүй гэсэн утгатай ч гэж магадгүй шүү. Зүгээр өгч явахт нь одоо эсвэл арай эвгүй яриад нөгөө өмнө сэтгэлний юм хийчихдэг ч юм уу тийм тэр талаараа л анхаараарай гэж байна. За дан мөнгөн дээр поинтлаад ярьчлаа. Мөнгө гэдгийг манайхан хувиргаад бодит амьдрал дээр хэрэглэдэг материаллык зүйл шүү гэд сайн ойлгоод аваарай. За юм зүйл галаа. Энд хоёрдугаар маань үгээр дуусч байна. За 3-дугаар сонголтынхан За 3-дугаар
хуусын тэмдгээс нь юуг мэдүүлэхийг хүсэж байна вэ? Хараахан мэдээг байгаа. Өөрөө хараахан мэдээг. Ямар таар гүрдэх маань арай. Жоо хосын тал руу яваад хөө яа. За нэг жоохон бясалгаадах. За гурвынхан дээр нэлээд удаан харцуулаа. Хосын талаар яриад багш хосын харилцаан дээр хосын болон одоо хүн хоорондын хамтрал тал дээр ч юм уу ажил хэрэг бол хамтрал дээр гарч ирж байгаа шүү. За тэгэхээр энэ хосын чой ажил төрлийн холбоотой харилцаатай нэлээд том шийдвэрт хүрэх болтой. Хамтрал тал дээр том шийдвэрт хүрнэ. За өнгөрсөнд магадгүй хин нэг нь одоо давхар харилцаатай байсан. Тэнийг нуудаг байсан байх магадaltaй гарч чинь. Одоо хосууд байлаа гэхэд дахиад нэг хүн нууц амрагтай ч юм уу тэр хүн тэр харилцаагаа нуудаг. Ажил төрлийн холбоо төр болохоор өөрөөс нь гадна өөр хүнтэй хамтардаг хэрнээ тэрийг нуудаг ч юм уу тиймэрхүү зүйл байсан гэдгийг бол хэлж байгаа шиг байна. За тэгээд одоо бол харин өөр болсон. Одоо бол үнэнч байхыг шийдсэн гэх юм уу? Нэг зүйлдээ үнэнч, нэг хүндээ эсвэл нэг хамтрагчтай үнэнч байхаар шийдсэн. Тэгэхээр өнгөрсөнд бол энэс болоод айгүй хэрүүл маргаан болж нэг нэгнийгээ гомдоосон байх магадaltaй. Эсвэл ирээдүйд бас иймэрхүү зүйл болж магадгүй. Гэхдээ одоо хос хоорондоо муудалцлаа гэхэд айхтар их гомдоохоор ч юм уу бүр нэг хизээч мартагдахааргүй тийм айхтар үгийг бас битгий хэлээрээ эргэж харах нүүр гэх юм уу? Тийм зай бас үлдээгээрэй гэж хэлж байгаа шүү. За тэгээд энэ хамтарлаас хин нэг нь бол аль хэзээ тэр хэрүүл маргааныг бол мартна. Нэг нь бол тэрийг боцоод байх юм шиг харагдаад байна. Бас ганцаараа үлдэхээс аюу айх. Одоо энэ нэг мэдгэдгийг хүсээгүй зүйлийг мэдээд тэгээд энэ хүнэд одоо илчилснээрээ би ганцаараа үлдчих үедээ гэдэг айдас. Энэ бол одоо айл талд нь ч гэж болно. Үнэхээр одоо нууц нь илрээд хайртай хүн хаяа авчихгүй гэсэн айдас гэж болж байна. Эсвэл бүр нөгөө хуурсан хүн маань илчлэгдэнгүүтээ бүр ингээд одоо улаан цагаан дагаад ч гэх юм тий бүр орхио авчих үедээ гэсэн бас айдас. Тэгэхээр айл талд нь тийм айдас байхаар харагдаж байна. За тэгээ ялцчгүй л хууралт бол байгаа шүү гэдгийг л мэдүүлэхийг хүссэн юм байна. Магадгүй танд тийм мэдрэмж төрөөдсэн бол тийм зүйл байх нь байгаа шүү гэдгийг мэдгэхийг хүсэж байгаа шүү сахиусуудаас нь. Тэгэхээр энэ тал дээр анхаарах нь. За тэгээд гол нь үнийг мэдлэг ямар ч зүйлийг бас дуусгах бол хэрэггүй. Энд бол дуусгах ёстой, тэгстэй гэсэн юм бол гарахгүй байна. Харин балансыг маш сайн барих хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр би яасан бэлээ? Надад ямар асуудал байгаа вэ? Би ерөн сүлүү тэтгэхийн ажил гээд эхнэр юм нөхрөө ч юм уу эсвэл бизнесийн хамтрагч хэтэрхий ингээд хайчаад байна уу гэдэг юм тий. Одоо хөргөж болгож хосууд дээр бол ажил хайчаад байна уу? Ажлын хамтрал дээр бол хэтэрхий гэр орон гэдэг эсвэл нөгөө давхар ажил мэжилтээ анхаарал нөгөө талаа бас хайчаад байна уу гэдэг тал дээр анхаарах хэрэгтэй. Тэнцвэрийг аваарай. За тэгэхээр ер нь тэнцвэртэй байдал дээр суралцах талыг л маш сайн хэлж байгаа шүү. Тэгэхээр хоёр зүйлийг хослуулж одоо гэр орон ажиллаа ч юм уу эсвэл хоёр хамтралыг ажил байвал одоо тийм хоёр ажлыг яаж зэрхийг хөгдөг ч юм уу энэ тал дээр суралцах хэрэгтэй байна гэдгийг хэлж байна. Тэгэхээр хамтрал дээр баланс авч суралцах шаардлага байгаа юм байна. Үүнийгээ жоохон одоохондоо мэдгүй хин нэгэнд ийм худлаа ирсэн болох гээд хин нэгний хуурсан болох гээд байгаа юм шиг байна шүү. Тэгэхээр энэ тал дээр бас сайн анхаараарай. Нэг бол одоо үнний илтгэж юм уу эсвэл ямар нэг аргаар тэр зүйлийг зохицуулж сурах хэрэгтэй гэдэг шиг байна да. За тэгээд олонний үзэр дээр болохоор энэ хоёр үзэр гарсан байна. Олонний үзэр ард. Тэгэхээр нэгдүгээр группийнх дээр гарсан үзрүүд нэлийн давтагдлаа ялангуяа энэ гурав. Тэгэхээр бас нэгдүгээр сонголтыг бас сонсоод үзэхэд бол зүгээр байх тийм бас давхар мессеж явж иж магадгүй шүү. Яг буусан хэдэн үзэр энэ гурав үзэр буусан байна. За тэгэхээр сэтгэл зүрхэнд одоо сэтгэлийн хөдлөлөөр биш тархиараа шийдвэр гаргаарай. Ямар ч шудраг ёс болж чиний талд аливаа зүйлийн одоо энэ тэнцвэр шудраг ёсны тэнцвэр тогтоох шаардлага үүсгэж байна л да. Тэгэхээр энэ нөхцөл байдал хүрээд ирэхэд та сэтгэлийн хөдөлгөөнөөр биш ухаанаараа шийдэрэй гэдгийг сануулж байна. Тэгээ бас шудраг ёсыг бас баримтлах хэрэгтэй. Шудраг бус зүйлийг хүлээн зөвшөөрч болохгүй гэсэн байна. За тэгэхээр та өөрийнхөө нөхцөл байдалд хувиргаад ойлгоорой. Ямар ч чинь бол ялцчгүй 100% хүн хоорондын харилцаа гэдэг хос утгах гэж болж байна. Бас ажил төрлийн хувьд ч гэсэн одоо бизнесийн хамтрагч нарын хувьд ч бас байж болж байна. Тэгэхээр гол танд хэлэх мессеж нь бол та өөрөө ч юм уу хин нэг юм уу таныг бас хуураад байна. Үнэн хэлэхгүй байна. Дотроо одоо эсвэл гаднаа өөр юм ярьчаа дотроо өөр юм бодоод байна ч гэдэг юм уу тийм. Тиймэрхүү зүйл байна шүү. Тэгээд энэ нь болохоор ялцчгүй тэнцвэр алдагдсныхаа гэдэг. Тэгэхээр тэр тэнцвэр нь яг ямар тэнцвэр вэ гэдгийг бас өөрөөсөө ойлгоод тэгээд тэр тэнцвэрийг яг
яавал айгу бүх зүйл төр тэнцвэртэй баланстай байх юм бэ гэдэг тал дээр суралцахыг сануулсан байна. Яа тэгээд нэмэлтээр сахиулсан тэнгэрүүдийн оракл картаас сахиулсан тэнгэрүүд тэмдэг үзүүлж байна. See only love. За зөвхөн хайрыг хар гэсэн үзэр болсон. За тэгэхээр энэ үзэр буугаад түрүүний дээр тарот дээр гараадсан temperance үзэр яагаад буугаад байсныг ойлголоо. Би зөвхөн баланс тэнцвэр гэдээ яриадсан. Тэгэхээр temperance үзэр маань ер нь өөрөө өөрийгөө эдгэх тал дээр сануулж байгаа. Тэгэхээр танд өөрөө өөрийгөө эдгэх чадвар байгаа. Тэгэхээр энэ тал дээр бас суралцах нь шүү. Өөрөө өөрийнхөө сэтгэлийг дотроосоо эдгэх тал дээр суралцахад анхаараарай гэж байна. За тэгэхээр энэ хөдрийн маань oracle card-ийн маань мессеж нь юу вэ гэхээр алдаа үл ойлголцол хойно хоцорсон. Одоо зөвхөн хүн бүрийн доторх хайрыг нь л хараарай гэж байна. Тэгэхээр бас энэ дээр өөрийгөө ч бас оруулаарай гэж байна. Өөрийнхөө доторх хайрыг бусдын доторх хайрыг л хараарай. Та бүх нөхцөл байдлын үндэс суурь болох хайранд тууштай анхаарлаа төвлөрүүлэх нь санаанд оронгүй арга замаар эдгэрэлтийг авчирнаа гэсэн байна. Тэгэхээр нэлээд сэтгэл зүрх шархалсан сэтгэл зүйн тийм хүнд байдалд байгаа хүмүүс байна, гомдсон, шархалсан. Тэгэхээр та өөрийгөө эдгэх тал дээр л анхаарахыг сахиулсан тэнгэрүүд нь зөвлөсөн байна шүү. За би энэ дээр бол цаг хугацаа асуух шаардлагагүй гэж үзлээ. За тэгэхээр картын үзрээсөө мэдээлэл авах, нэмэлт мэдээлэл авах үзье. Ер нь дээшээ харж гарч ирсэнгүй дандаа доош харж байна. Тэгэхээр нууц их байна да. Таны мэдэхгүй зүйл их байна л гэсэн үг шиг байна. За танд удахгүй ойрын үед мөнгө санхүү буюу материалын байдалтай холбоотой эсвэл одоо энэ амьдрал таны амьдралтай холбоотой сурах чимээ сонсогдно. Найзуудын шугамар ч юм уу сонсогдож магадгүй юм байна. За тэгээд хаа нэг тийш эрэгтэй хүнтэй явах. Хайртай хүнтэйгээ өөрийнхөө дотны хайртай хүнтэйгээ явах. За энд бол нэлээд мөнгө төгрөг зарцуулагдахаар харагдаж байна. Угаа зарцуулагдахаар биш шүү. Энэ хүнтэй хамт явах зам нь мөнгө олохын төлөө. Гэхдээ мөнгө олно. Мөнгө санхүүгийн тал дээр материалын байдал буюу бодит амьдралын тал дээр та маш сэтгэл хангалуун, элбэг хангалуун мэдрэмжтэй ахны одоо явсан замтай одоо югдглийн ол зомгтой байхаар юм байна. Энэ яалтчгүй мөнгө санхүүтэй холбоотой ажиллаад их л сэтгэл дүүрэн таны талд болохоор маш сайн, маш ээлтэй гэсэн утга орж ирж байна. Заавал энэ нэмэлт мэдээж шүү. Одоо энд хамааралгүй ч гэж болно. Танд зүгээр мөнгө санхүүгийн талаар бодож исэн зүйл байсан бол таны тал маш нааштайгаар мэдэгдэх нь угаа нааштайгаар биелэхээр тэгээд энэ дэлхийн сурагч хэмээн таны найз нөхд танилаас мөнгө төгрөгийн тийм сурагч хэмээн сонсогдоод зам гарна гэдэг. Тэр зам маань нэлийн мөнгө санхүүгийн хувьд бол нэлийн ээлтэй ол зам ихтэй зам байх нэ. За ингээд 3 дахь группийн маань дуслаа. Баярлалаа. Яа 4. За сүүлчийн 4-р сонголт. За 4-р сонголт маань юу мэдүүлэх хүсэж байна вэ? Одооний нөхцөл байдал юу мэдэхгүй байна. Мэдэх хэрэгтэй юу байна вэ гэж хэлж байна. За юу н ажиллаадсан чинь групп болгоны уншлага арай өөр хийг маягтайгаар яваад байна. За баг бүх группүүдтэй гарч ирсэн ганц нэг үзэл харагдаж байна. За ямар ч тач танд айгүй хэцүү байсан бол маш хэцүү. Ер нь нэлийн сэтгэлийн дарамттай эсвэл ой гашуутай ч юм уу тиймэрхүү байсан бол одоо ингэж байдал сайнаар ирж байгаа гэдгийг хэлж байна. Тэгэхээр бүх зүйл сайхан болно. Энэ одоо тарат өдрийн хамгийн муу гэж хэлж болох өдөр рүү харж гарч ирсэн. Тэгэхээр энэ чинь бүр холж байгаа хөцөд өөрөө харж гарч ирсэн шүү. Тэгэхээр ямар ч зүйл бүх зүйл маш сайхан болох юм байна шүү. Таны сэтгэл санаач дээрдэг нь одоо ямар нэгэн зүйлд гашуудаж байсан бол тэр сэтгэлийн шархнаж идгэрж байна. За тэгээд сахиулсан тэнгэрүүд нь таныг харж байна. За дээрээс нь та бас олонний танил, олонний нүдэн дээр ил байх. Тиймэрхүү зүйлч бас болж магадгүй харагдаж байна. Та ирээдүйд нэлийн алдартай бас болж магадгүй шүү. За тэгээд энэ бол 2 том хөдөлгөөн буусан байна. Магадгүй. За зарим хүмүүс жоохон эмзэг тусчих юм болов уу? Аав нь бурхны оронд авсан хүн байдаг бол аав нь чамайг дээрээс одоо маш харж ивэж явдаг гэдгийг ойлгоно. Тэр одоо тань мэдрэгдэх нэ. За өөр нөгөө утгаараа бол танд маш сайн
одоо тийм удирдан захирах чадвар сайтай тийм хамтрагчтай болох магадaltaй байна. Яг хажууд хөзрөөр нэг дүгнж байгаа шүү. Үгүй зөвхөн дангаараа болохоор энэ өдөр маань тань та Сөүл мэддэг учраас гэсэн үг. Одоо яг таны байгаагаар нь хүлээн зөвшөөрдөг, алдаа дутагдaltaй, сайн тамуутай хайрлаж чаддаг, эсвэл сайн тамуутай хүлээн зөвшөөрч чаддаг тийм хамтрагч эсвэл хос танд гарч ирэх нэ. Энэ хүн магадгүй маш өндөр албан тушаалтай, олон хүн удирдах ажилладаг тийм хүчрхэг тийм энергитэй хүн бас байж магадгүй. За тэгээд энэ үзүүр бас батлагдаж байна. Танд хэцүү санагдаж, айгүй хэцүү санагдажсэн, хүнд хэцүү байсан үе маань ингээд дуусч байна. Дахиж энэ зүйл болохгүй. Хэцүү байсан бол одоо бүх зүйл сайхан болно гэдгийг бас хэлж байна. Тэгэхээр ер нь ойрын хугацаанд авах юм шүү. Нэг удахгүй ингээд одоо та нэгэнд ингээд дотроос илаашаад эхэлсэн. Тэнгүүд гаднах нөхцөл байдал ч гэсэн дагаад сайжрах нэ. За тэгээд ямарваа нэгэн зүйлийн үр шимийг хүлээж исэн бол та одоо ойрын үед зах тухаас нь одоо хүртэж эхлэх юм уу? Одоо нэг бизнес хөрөнгө оруулсан байсан ч юм уу? Нэг бол бүр банкны хүүтэй хадгаламжч байж болж тий. Мөнгө хадгалсан байсан бол түүнийхээ хүү хүртэх юм уу? Ямар ч л байсан та тодорхой хэмжээгээр өөрөө хүс хүчээ зарцуулсан цаг хугацаагаа ингээ өөрийнхөө хөдөлмөрийг зарцуулсан зүйлийнхаа үр шимийг хүртэж эхлэх нь жоохон хүлээгээрээ төвчөртэй байгаарай гэж. Яа тэгээд осны өдөр болохоор 5 of Swords. За магадгүй та өнгөрсөнд хин нэгэнтэй ингээд муудсан ч юм уу тий. Эсвэл хин нэгэн таныг маш их гондоосон байсан бол үнийг одоо мартах хэрэгтэй. Бас нөгөө утгаараа бас хин нэгнийг бас тэгж гондоох үг битгий хэлээрэй гэсэн үг. Одоо мартаж чадахгүй хэмжээний тийм хэцүү муухай үг битгий хэлж хүн гондоорой. За хэрвээ та өөрөө гомдсон хүн нь бол одоо тантай тэр муудсан хүн маань аль хэзээ энэ зүйлийг мартцсан явж байна. Та л энэ зүйлийг ганцаархнаа бодоод байна. Тэгэхээр та одоо үнийг мартах хэрэгтэй байна. Дуусгах хэрэгтэй. Одоо сэлмийн өдрүүд бол дандаа л оюун бодолт ингээд нөгөө сөрөг бодлоод их байна л гэсэн үгтэй. Тэгэхээр энэ зүйлийг дуусгах хэрэгтэй. Дуусна гэдэг ба тийм. Тун утгагүй дуусна. Тэгэхээр за тийм утгууд орж ирнэ. За тэгээд хэрвээ та үнийг ингээд дуусгаад мартаад уучлах чадах юм бол танд маш сайхан санал орж ирэх юм байна. Мөн таны сэтгэл зүй маш романтик, хөнгөн, эерэг, хөвгөлтэй, гэгээлэг болж эхэлж байна тийм. Тэгэхээр ер нь л таны энерги юм жоохон dark байсан бол утгагүй таны сахиус нэгөөд юу ч юм хэр утгагүй бүх зүйл айгу гоё сайхан болох гэдэг юм. Гоё хамтрал, гоё хос, гоё найз ирж байна. Тэгээд дээрэс нь сахиус нь тэнгүүд нь таны дандаа дээрээс харж байна. Та магадгүй бүр олонний танил тодорхой хэмжээнд олонний танил тийм гялалцсан болохоор байна. Одоо олонний донд нэлээд гялалцсан гэх юм уу тий арай л онцгой харагдахаар тийм болохоор байна. Гэтэ одоо хараахан болоогүй та жоохон хүлээгээрэй гэж юм. За энэ мессежүүд гарч ирлээ. Одоо сахиус нь тэнгүүдээс нь юу гэж зөвлөх юм бэ? Давхар. Бас та нэмэлтээр бас нөгөө магадгүй одоо тэнгэр тайлсан аав ч гэдэг юм уу ч гэдэг юм тийм эрэгтэй хүний хүн одоо таныг хамгаалж байгаа гэдэг байгаа шүү дээ. Дээрээс таныг ивэж харж байгаа гэдэг. Тэгэхээр тийм хүн ихэр байдаг бол та бас сүү гэж зуул асааж тэдэндээ баярлсан талархснаа хэлээрэй. Илэрхийлээрэй. Бас та юу шүтдэг вэ те? Шарын шашинтай юу ямар ч байсан л одоо таныг ивэж тэтгэж идэг, намайг дандаа түшиж голж идэг гэсэн итгэдэг зүйл одоо тийм далтын хүчиндээ тэнгэр бурхан таах юм уу? Баярлсан талархснаа хэлээрэй. Одоо чи нөгөө сүүр өгдөг хүмүүс байдаг шүү дээ. Долоон хоолндоо сүүр өгдөг, эсвэл нарандаа цайны дээж өргөдөг ч гэх юм уу. Ямар нэгэн тийм зан үйл хийдэг бол та тэр зүйлээ хийгээрээ ойр бас хийхгүй байгаа байж магадгүй шүү. Мартцсан хийхгүй байгаа гэсэн ч магадгүй. За дөрвийнхэнд маань бүр 2 өдөр гаргаж ирлээ. За би камераагаар харуулж чадж байна уу? За ийм 2 өдөр гарсан байна. За эхний өдөр маань бүтээлч байдал, бүтээлч ажил гэсэн өдөр гарсан байна. За зурган дээрхийг харахад ч гэсэн одоо та баг зүр хөгжин барай сухтал таны сахиус тэнгэрүүд онгодууд одоо танд аяыг нь оруулаад ирэх юм уу тий. Тэгээ танаас бүтээл гарч байгаа. Одоо ер нь бол урлагийн хүмүүс ер нь тиймэрхүү шүү дээ. Нөгөө ямарваа нэг хэмжээгээр юм онгодтой тэндээс ингээ мэдээл нөгөө урлагийн бүтээл гарахад одоо хөг юу нэрдэг юм. Би тэр юу гэж тайлбарлах юмартай ч нэг тийм байдаг байх гэж би боддог. Тэгэхээр энэ донд маань түрүүн стара хөзөрч гарсан бас олонний танил нэр алдартай гэдэг. Тэгэхээр ер нь тийм урлагийн хүмүүс бас байгаа юм шиг байна шүү. За хөдрийн маань мессеж бол таны сүнс өөрийгөө бүтээлч байдлаар илэрхийлэхийг хүсдэг. Бид таныг уран сайхны болон бүтээлч сэтгэлгээг амьдралдаа оруулахад чиглүүлж байна. Ингэснээр та илүү аймад, илүү сэтгэл хөдлөлттэй болно. Амьдралынхаа хүсэл тэмүүллийг дахин бадраана. Тэгэхээр энэ донд маань оюуны бүтээл, урлаг уран сайхны бүтээл, туйрвал, зохиол, одоо дуу зохиох гэх мэт тийм бүтээл гаргах хүмүүс байх шиг байна. Тэгэхээр одоо энэ тал дээр нь сахиусан тэнгэрүүд нь таныг ивэж байна гэж байна. За дараагийн сахиусан тэнгэрүүдийн мессеж бол доктортой ажиллагаа.
За хөзрөн дахь мессеж бол өдөр тутмын ажилдаа сэтгэл гаргаж хайраар хийсэн ажил нь ахиц дэвшил гаргасанд нь талархаж байна. Бид таныг бодол санаа мэдрэмж хайрын үйлдэлээс дэлхийн ертөнцид оруулж буй хувь нэмрийг тань тодорхой харж байна гэсэн мэт. Тэгэхээр энэ яг энэ хажуудах бүтээлч байдал гэдэг үзэртэйгээ маш сайн уялдаж өгч байна. Тэгэхээр энэ нэрчээрээ л ажиллаад ахыг л сануулсан юм шиг байна. Одоо дан ган зурлаг сайхан гэлтгүү те. Ер нь л та нэг юм мэдрэмжээрээ цаанаасаа ингээд юу хийх ёстойгоо мэддэг ч юм уу, дотроосоо хиймээр санагдсан зүйлийг хийх юм бол тэгээ гол нь тэр зүйлдээ маш хайр сэтгэлээ зориулж хийх нь маш чухал. Тэгснээр амжилтанд илүү хүрдэг гэдгийг сануулж байна. Таны энэ ямарваа нэгэн зүйлд ингээд хүлээж байгаа гэдэг тий. Энэ зүйл хизээ ирэх үе. За энд дутагдсан ер нь сайн сайхан зүйлсүүд цаг хугацааны үед хизээ ирэх үе гэсэн чинь 17 хоног 10 сар гэсэн байна. Нөгөө талдаа бас 8 хоног 8-7 хоног гэсэн байна. За энэ хүү цаг хугацааг тодорхойлох картнаас минь энэ хоёр үзэр гарсан тий. Нэгэн дээр нь бол 10 хоног 10 сар нөгөө дээр нь 8 өдөр 8-7 хоног гэсэн хугацаанууд гарсан байна. За мөн материйн ордны үед бас заримд нь бодож хүлээж байгаа зүйлх нь хариулт ирэхээр байна. За мөн хоёр дахь картн дээр 8 гэдэг тоо онцгорсон байна. За хөдөр дээрх материйн ордны хугацаанд асуултынхаа хариултыг олж мэдэх болно гэсэн байна. За ямар зарим хэсгүүд нь зарим хүмүүс нь бол тэгж энэ хугацаанд асуултын хариултыг олох нэ. За тэгээд зарим хүмүүс нь мэдээж 10 хоногийн дараа эсвэл үгүй 17 хоногийн дараа үгүй бол 10 сарын дараа гэх мэт эсвэл 10 дугаар сард энэ хугацаа хамааралтай байх нь. За 10 нь бол эхлэл болон үгүй төгсгөл болон эхлэлийг бэлэгдэжээдэг. За тэгэхээр хөдөр дээрх одоо номон дээрх утгаар нь болохоор хамгийн харанхуй өдрийн дараа шинэ гэрэл гарч ирэх өвлийн туйлын цаг гэсэн байна. Тэгэхээр өвлийн уйлрал бас хамаатай юм байна. За ажил дээр бол үр дүн тэр дороо тодорхой харагдахгүй байсан ч ажлын тууштай байдал нь таныг онцгойруулнаа гэсэн байна. За харин бүтээлч байдлын хувьд бол та өөрийн бүтээж хүч чадлаа амжилттай хэрэгжүүлж урт удаан хугацаанд таалагдах зүйлээ зохион бүтээх боломжтой гэсэн байна. Тэгэхээр яалтчгүй түрүүний сахиусан тэнгэрүүдийн Oracle карттай бас нийцж байна. Үнэхээр гахалтай. За дараагийн үзэр маань бол 8-ын тотоо үзэр гарсан тийм. 8 өдөр 8-7 хоног. За тэгэхээр бүх зүйл явагдаж байна. Одоо ажил явагдаж байна гэх түрүүний бас л нөгөө сахиусан тэнгэрүүдийн хоёр дахь үзэртэй steady progress гэсэн үзэртэй бас дөхөж очиж байна. За тэгэхээр энэ одоо энэ хөзөр дээр дүрслэгдсэн юм хэвтэй 8-ын тоо шиг юм хээ шиг зүйл маань одоо эртний мөнхийн нөхөрлөлийг бэлэгддэг тэмдэг юм байна. За тэгээд мөн хүн төрлөختөн сансар огторгын хоорондын холбоо эсвэл хүн хоорондын холбоог илэрхийлдэг юм байна. Тэгэхээр түрүүн энэ уншлаган дээр минь нөгөө од гарсан тэгээ дээрэс нь од чинь сансар огторгой тий. Тэгээ дээрэс нь ер нь урлаг уран сайхан гэхээр энд группийг сонгосон хүмүүс маань сансар огторгуугаас хүч авч түүгээр одоо уран зориг онгодоо хөглөх тийм хэрэгцээ шаардлагатай байна гэдгийг сануулжээ. Тэгэхээр та сансар огторгуугаас хүч авах шаардлагатай одоо хүчээ угаас авч чаддаг гэсэн үг. Тэгэхээр таны одоо урлаг уран сайхны одоо нөгөө онгод нь сансар огторгуугаас л ирдэг гэсэн утгыг л түрүүнээс хойш хэлээд байна. За мөн ерөнхий утга нь бол одоо хэсэг хугацаанд зогсон байдал үүсэж одоо оюун санааны блок бас үүсэх магадaltaй. Гэхдээ дахин тэр энерги сэргэж сайхан одоо урсаж орж ирэх болно. Энэ нь бол ялцчгүй тэр сансар огторгуудаа харилцаанаас шалтгаалгаар байна. Тэгээд түр хойшлуулсан байсан ажлаа шинээр эхлүүлэхэд тохиромжтой цаг үе гэж байна. Энэ 8-ын тоотой одоо хугацаанд хамааралтай үе яхана шүү. 8 хоног, 8-7 хоног, 8 дугаар сар гэх мэт. Одоо арайч 8 жил биш баха. 8 жил бол арай л холдоод ирж тий. За юм байна. За энд гарсан мэсчээс гадна. За ийм картон хожрууд би анх мэргэлж хэлсэн байгаа. Тэгэхээр ийм картон хожроос бас нэмэлт мэдээлэл авч үзье. За яа надад дандаа л мөнгө гэдэг юм. Дандаа л мөнгөтэй цэцэглэх гараад байгаа юм. Мөнгөний талаар баяртай мэдээ сонсно. Мөнгө төгрөг материалын байдлын тал дээр баяртай мэдээ сонсно. Тэгээд энэ мэдээ маань тусламж дэмжлэгтэйгээр урагшлнаа гэсэн утга байна. За мөнгө төгрөг болон материалын байдалтай холбоотой яриа хэлцээр бол нэлээд амжилттай өөрийн чинь талд шийдэгдэхээр гэж харагдаж байна. Тэгээд харин гэхдээ энд нэг жоо сэтгэл ханахгүй болов. Нэг тийм сэтгэл нь ханж өгөхгүй. Сэтгэл зүйн байдал, сэтгэл зүйн тусламж бүтлгүү гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр сэтгэл зүйн эсвэл нөгөө дэмжлэг дутаж магадгүй. Сэтгэл зүйн дэмжлэг дутах
За яг юу гэсэн үг юм мэдэхгүй байна. Ямар ч тач яг таны нөхцөл байдалд таарна гэдэгт би бол итгэлтэй. Энэ бол нэмэлт мессеж. Гэхдээ энэ мессеж маань ялчгүй мөнгө санхүүтэй холбоотой. Тэгээд юмсан яриа хэлцээр бол амжилттай болно л гэж байна. За ингээд дөрөвдүгээр группийнхны маань уншлага ингээд дуслаа. За ингээд анхаарал тавьсанд баярлалаа. Дараагийн видеогоор дахиад уулзлаа. Баяртай.